Мэдээж Үйлс номыг унших юм бол тэнд үйлчлэл гэдэг маш том орон зай бас гарч ирж байгаа. Би бидээ үйлчилж ийсэн гэдэг тийм. Айлаа сайд үйлчилж, би бидээ талхаа хувааж идэж, би биенийхэн төлөө залбирж ийсэн гэж бас Библиэд хэлсэн. Хамгийн гайхалтай нь тэд ард олонд үйлчилсэн гэдэг бүр үг Библиэд байж шүү. Тийм учраас тэд ард олноос тийм хайр хүндэтгэлийг хүлээж авсан юм аа гэж. Гаамш хайр сүмийг тойроод бол жиггэн ард олон байна л та. Нөгөө талаар дүүрэн бэлчнэ гэдэг шиг тийм. Яаж энэ сүм тийм энэ сүмийн итгэгчид энэ иргэн тойронд байгаа хүмүүсийн хайр тийм хүндэтгэлийг олж авах байна. Юугаар дамжуулж байна? Тэдэнд үйлчлэх үйлчлэлээр дамжуулж. Тийм учраас нэрвуудыг бас үйлчлэх хэрэгтэй гэж Библиэд хэлсэн. Одоо тэр 1-р Петр 4:10 уншъя. Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ би бидээ Бурхны олон төрлийн нэгүслийн сайн нэрвүүд шиг үйлчлэж. Хүн бүр хүлээж авсан Бурханаас авсан бэлэг байг тийм үү? Бэлэг авьяасан. Тэр бүхийг бэлэг авьяасаа ашиглан Бурханд үйлчлээ. Гэтэ миний хэлж байгаа зүйл зүгээр ашиглаж биш шавхаж үйлчлээ. Шавхан өдөрчөөс гоё зүйл шүү дээ. Намайг хүүхэд байхад тараг идчихэд аяга 7 өгдөг гэсэн байхгүй. Тараг 7 жицээг юм байна уу? Бүгд л тараг 7 жицсэн баг тийм. Яг л юу ч үлдээхгүй ингээд аяга цэвэрлж байгаа байхгүй. Яг үүнээс чинь Бурхны өгсөн тэр бэлгийг, авьяасыг, хүч чадлыг тийм юугийн ч үлдээхгүй бүгдийг шавхаж үйлчлэн гэдэг бол бас нэг ондоо зүйл. Зүгээр нэг үйлчлэх хэрэгтэй гэж бодож байна. Бид шавхаж үйлчлэх. Тань Бурхан юу өгсөн тэр бүхнийг бүгдийг ашиглаж бусад үйлчлэх хэрэгтэй. Бурхан танд цаг хугацаа өгсөн. Бурхан танд бусдын төлөө зүрх сэтгэлийг өгсөн. Бурхан танд бусад хүрэх гар хөлийг өгсөн. Бурхан танд үйлчлэх хүсдэг. Амен. Бас бусад үйлчлэх хэцүү. Ярих бид ам. Гэхдээ би нэг зүйлийг бусад үйлчлэх гэдэг их дарамт чахалт ирж те би өөрийгөө ингэж их золиослох хэрэгтэй болдог боловч яг үйлчлэлсний дараа тэр хүний амьдралд өөрчлөлт ирсний дараа ямар сайхан амт мэдэрдэг гэж жимсийг хадж ижил яадаг бай. Амт нь мэдэрдэг шүү дээ. Хэдэ жимсийг хараад амт мэдрэхгүй. Зарим жимс үнэрч байхгүй шүү дээ. Хадж ижил те амт мэдэрдэг. Тэр бидний үйлчлэл яаж гадах вэ? Тэр хазах өвдөлт те хадуулж утсан байна. За би нэг бас жимсний шүүс гаргаж утсан байна. Жимсний шүүс ингэж эргүүлэхтэй. Жимсийг бүр ингэж бяцалж ницэлж ингэж шүүс гаргаж ирж тэ. Яг үнтэй ажил. Бид ямар үед үйлчлэл гардаг вэ? Бид Христ дотор тийм үү? Хугарч, нугарч тэ. Мусаа хатартаа наажиж үйлчлэл гаргав та. Зүгээр нэг үйлчлэл гэж байхгүй. Та маш их зүйлийг золиослоо. Та эрүүл мэндэ магадгүй золиослох хэрэгтэй болно. Та цаг хугацаагаар заримдаа зарим сүмийн пастор бүр гэр бүлийн хүртэл те золиослоо сүмд үйлчилж чагадаг. Олон тийм пастор.